За сайн уу? Таараа өглөөний цагаа уухгүй гарах гэж байгаа юм биш үсттэй. Тэгвэл би танд ерөөсө 3 орцтой 5 минутанд хийж болох өглөөний цаг санал болгоё. За юугаар яаж хийх вэ гэхээр ердөө 2 хүн өндөг 50 г бууцаа тэгээд нэг жоохон чинжиг байхад хангалттай. За өндгөө хагалж хийгэнгуудаа дээрэс нь бууцаагаа нарийн хэрчиж хийгээд чинжиг болохоор нэмхийн хэрчээ дээрэс нь хийгээд хутгачих. За дээр мэдээж даваа самтлагаар хийж таарна. За тэгээд жоохон нэг усыг чигэн бол өндөг мань гоё хөвсөйгээд ирдэг учраас нэг халбаг ус игээрэй. За ингээд хариулахаа 5-ыг тавиад галаа өгчих. За тэгээд жоохон сайн чанарын тос хийгээд жиг тараагаад дээр нь холцоо ээж. За холцныхаа ногоог ингээд жиг тараагаад өгөх юм бол гоё болдог шүү. За ингээд нэг талдаа бол 2 минут эргүүлээд дахиад 2 минут болоод галаанд байж. Ер нь зөөлөн галаад юм гэдгийг мэдэж болохгүй шүү. За ингээд болоо штэ. За ингээд пиццаны хэлбэрт ингээд 8 хуваагаад өөртөө байгаа юмараа баяжуулчаарай. Миний хувьд бол өрлөн помидороор баяжуулаад идэх гэж байна. За идээд үзье. Вау, маш гоё амттай. За ер нь өглөөний цай ууснараа биднэрт ямар ашиг тустай юм бэ гэхээр өдрийн туршид иршүүчтэй тэгээд дээрэс нь ядархан бага байдаг. За хоёр дахь гэхээр нөгөө цуснд сахарыг тогтвортой барьж өгöd биднийг хит хээс бол сэргийлдэг учраас бид нар шингээ хийх боломжтой болчтой. За гуравт болоод ирэхээр энэ өглөө уурлаглаг цай уух гэдэг бол ерөөсө бидний булчинг маань хадгалж өгöd бодисын салцыг маш сайн дэмждэг байгаа. Тийм учраас аль болохоор өглөө заавал цайгаа ууж хөвшөөрэй. Тэ өглөөний цайныг нүсэр байх албагүй шүү дээ. Энийг ингээд өнгийн хөнгөн хялбархан хийх юм боломжтой байгаа. За бүгдээр ингээд хадгалаад аваад шеэр хийгээд туршаад үзээрэй. Эрүүл энхийг хүсье.